Гараа хэрхэн халдваргүйжүүлэх вэ? Гараа халдваргүйжүүлэхэд ердөө 20-30 секунд л хангалттай. 1. Гарын алганы хонхрыг дүүргэн халдваргүйжүүлэх бодисыг хийж авна. 2. Алгаа хооронд нь үрнэ. 3. Нэг гарын алгаар нөгөө гарын алга, ар тал, хурууг үрж цэвэрлэнэ. 4. Хоёр гарын хурууны завсрыг цэвэрлэнэ. 5. Хурууны үеэр нугалж алган дотроо хуруунуудыг сайн үрнэ. 6. Эрхий хурууг гарын алган дотор эргүүлэн үрнэ. 7. Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэх урагш хойш хөдөлгөөнөөр сайн үрнэ. 8. Сайн хатаасан бол таны гар цэвэр. Та нэг үйлдэлийг 3 тоолох хугацаанд гүйцэтгэж өөртөө дадал болгон халдвараас сэргийлж хэвшээрэй. Гараа хэрхэн угаавал таны гар гүйцэд цэвэр болох вэ? Гараа цэвэрхэн болтол угаахад ердөө 40-60 секунд л зарцуулагдана. 1. Гараа усаар норгоно. 2. Гарын бүх гадаргыг хамрах савн хийж авна. 3. Савнтай алгаа хооронд нь үрнэ. 4. Нэг гарын алгаар нөгөө гарын алга, ар тал, хурууг үрж цэвэрлэнэ. 5. Хоёр гарын хурууны завсрыг цэвэрлэнэ. 6. Хурууны үеэр нугалж алган дотроо хуруунуудыг сайн үрнэ. 7. Эрхий хурууг гарын алган дотроо эргүүлэн үрнэ. 8. Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ. 9. Гараа усаар зайлна. 10. Гараа нэг удаагийн алчуураар арчина. 11. Гойжуурыг алчуураар жирэглэн хаана. 12. Таны гар цэвэр. Эдгээр 12 үйлдэлийг хийхдээ тус бүрд нь 5 тоолох хугацаанд хийвэл илүү амар бас дадал болгоход хэлбэр шүү.